та бүсэлтэй зохион байгуулж байна. Тэгээ 2 хоногт яг бид ерөнхийдөө хэмжээний нарийн дэвтэргүй үзэж чадахгүй ч гэсэн танилцуулж чадахгүй ч гэсэн ерөнхий таавал танилцуулж маш их шахуу юм хугацаа байна. Тэгээд 60% шинэ багштай явуулж шүү дээ. Ямар ч сан багш нартай бол албан бус болосоо энэ насан турш юм болосоо ямар байгаа юм дэлхийд ямар байсан юм байгаа Монгол яаж орж ирсэн өнөөдөр ямар төвшөнд ирсэн албан бус болосоо насан турш юм болосоо заах арга нь ямар тийм аргач нь ямар гэдэг болсон ерөнхийдөө хоёр манайтай болох сургалтад танилцуулах байгаа. Тэгээд хоёр өдрийн давааны сургалтанд амжилт хүсье. За бүр ёсоор эхний ярианы сэдв бол дэлхийн улсын чиг хандлагаар манай одоо хэдээр бичснээр бол бие захирал Цэнгмаа гэж юм байсан. Ачаад хараад одоо шалтгаан тавьж би дашин доктор Цэнгмаа манай захирал болсон байна. Сая дөрөвдлийн дөрөв өдөр манай хуучин захирал очлоо гэж хэлсэн зарим ажлаар хийцээ би захирал маань чиглэсэн. Тэр бас та манай захирал Цэнгмаа гэж юм шүү. Тэгээд энэ бол цаад тавтаа юусэн нэг юм чиглэж байгаа. Хоёр класс нэрж байгаа. За мэдээж 21-р зуун бол даяашж байгаа. Харилцаа холбоо технологийн өсгөнгөө хөгжил явагдаж байна. За байгаль орчны өөрчлөлт. За энэ мэдээж одоо сөрөг өөрчлөлтүүд үүсдэг. Дэлхийн дулаан цөлжил. За үйл усны гамшиг, газар хөдлөлтийн гүйцэтгэхгүйгээр одоо нийгэм хөгжил хоцрогч байна. Ялангуяа хоцрогын газрын хотын захын гэр хорооллоо мэдж байгаа. Бичиг баримтын зөрчилдөөс болоод сургуулиар олноос авчирч байна. Ядуу нэмж байна. Сөрөг газар бол ийм сөрөг өсөлтөд амьдралын чанартай гарч байгаа. За энэ бүхнийг одоо юугаар бид нэр даун болох хэрэгтэй вэ? Бид нар ерөөсөө нэг шийдэл гарцаад насан туршийн боловсролыг албан бус болгосон. Баг тонс бүрнөөс нэгэн болж бидний одоо өмнөх 15 жил хийж ирсэн энэ зайлшгүй зөв шийдвэр гаргасан бол одоо энэ бүгд ярьдаг болсон юм. Бичнээ одоо бичиг үүсгэх дээд боловсрол 2-3 диплом боловсролтойч бай, үйлчлэгч бай, зөвлөгч бай, том дарга сайд тушаа ширээний арс сурдаг юм ч бай. Бүгд адилхан, тийм ээ. За энд мэдээж одоо бүтээл сэтгэлгээ тэрүүнд байх ёстой. Цааш бусдаагаа хамт нийтж байх ёстой. За сэтгэлгээ мэдрэмжтэй байх ёстой. Аливаа нэг хайр тухайд бол ойлгож мэдэрсэн юм шиг байна. Одоо дасан зохицох чадвартай. За ресурс нөөц боломжоо зөв ашиглаж гаргаж ирж чаддаг, ашиглаж чаддаг. За технологи байдаг мэдээлэл харилцааны технологи бол өөрийнхөө амьдралд хэрэглэж. За мэдээж бид нар багш нар өнөөдөр гар утас ямар утастай орж ирж байна. Бидний амьдралд ямар өрн орж ирж байна. Одоо нийгэм тухайн хөл нийлүүлэлтэд зогсож, тохирч, нөөц боломжоо ашиглаж, өөрийгөө жолоодож, энийг сурах хүсэл эрмэлзэлтэйгээр гэсэн санаа бол энэ смарт эдукейшн өнөө ухааны боловсролыг илэрхийлж байна. За сайн ингээ яриад өнгөрлөө энэ 21-р зууны суралцах сурах нэгэн сурах, сурахгүй нэгэн сурахгүй, сурахгүйгийн ч гэсэн сурах юм байна. Тэгж одоо 90 жилийн боловсролын тогтолцоог яаж ирсэн. Одоо бол ерөөсөө сурч төвтэй, буюу шайд төвтэй тухайн суралцагч өөрөө сурах чадвартай. Тэр чадваргүйгээс маш их чөлөөт, хувь хүний хооронд ч, улс хооронд ч, дэлхийн нийтийн хэмжээнд маш их асуудал үүсдэг. Өнөөдөр Арабын ертөнц Америк гэдэг өмнөхийн дайслагч байгаа үзээд Израиль
Израиль Палестин энэ бол юунаас болж байгаа вэ? Зис ерөөсөө бусдын соёлыг ойлгохгүй байсан. Үүсэж байгаа гэдгээс бид энд бас ойлгох хэрэгтэй. За багш маань ямар байх хэрэгтэй вэ? За шинэ үеийн онцлог ойлгосон байна. Одоо дижитал нийт гэсэн одоо яриа. Энэ одоо юу гэсэн утгатай вэ? Ерөөсөө одоо тэнцэг хаацах шинэ зооны хэрхэн ажиллах гэсэн энэ асуудлыг одоо бэлдсэн байна. Замун багаар ажиллаж хамтран ажиллах чадвартай байна. За боловсролын чанар багшлах суралцах гэсэн одоо саяны алтан боловсрол. За энэ боловсроос боловсрол гэсэн ийм гурван мэдээлэл сонстой энэ гэсэн шиг боловсрол. Өнөөдөр бид манай төрийн гэсэн шиг болсон хүмүүсийн төрөөр хэлсэн. Ер нь цаашдаа энэ үржид автомат шагнаж ийм одоо баярлал явуулж манай төрөөр энийг яам гэж хэлсэн байна. Гэрэл байна. Жишээ сонсож байсан. За энэ юугээд боловсролын чиглэл хийх байна. Юугээр асууж ойлгох боломжтой. За энэ орон зай нөхрийн бол алтан бос боловсрол байж байхгүй болохгүй нэ гэдэг үгнээс 1991 оны боловсролын хууль одоо 92 онд үндсэн хууль батлагдсан шүү дээ шинэ үндсэн. Тэрнээс өмнө боловсролын 91 онд одоо хуучин боловсролын хуулийг энэ тухайн үеийн нийгмийн хэрэгцээ өөрчлөх шаардлагатай. Тэрнээс 91 оны боловсролын хууль иргэн боловсролыг албан болон албан босцоо эзэмшиж болно анх гарч ирсэн. Хэрэгцээ нь одоо тэгж тавьсан байна. За тэгээд зөвхөн манай албан босцоо үсэндээ чиглэж ирсэн. Таавал мэдж байгаа. Бичиг үсгийн сургалтад явуулж байгаа. Тэгээд за боловсрол сургууль одоо ингээд энэ шинжтэй яам нэгжтэй одоо манайхан цэсний төрөөр үйлэж тань гэж вирус өөрчлөлт эдгээр дараа аймгийн цэсний шинжилгээ үйлчлэлтэй хэрэг яам шийдэх асуудал одоо найд шийдэж байгаа. За энэ биегэлт бол орон нутгад сомдод яаж ажиллах ёстой юм бэ? Сомын төвшөнд ажиллаж байгаа бүхий л аймаг төрийн